Өөрсдөө нь хариуцлагын асуудал. Жижиг зүйлсээс эхлэх байх гэж бодож байна. Манай Монголын нөхцөл болохоор ногоон байгууламж хэрэгтэй. Хөдөө орон нутагт ажиллаж амьдрах боломжтой тийм залуучуудыг би хөдөө гарч амьдрахыг гэж үздэг. Түрүү ярьжсэн агарын бүхэлдээ бүгд мэддэг. Гэхдээ яг үнэн хэлэхэд яг шийдлэн ч гэсэн үнэндээ тодорхой бол байдаг гэж би бол хардаг л да. Юу гэдэг нь дулаалгын асуудал ч гэдэг юм уу те шийдэх боломжтой асуудлууд байдаг. Тэр бүгд мэддэг мөртлөө зүгээр мэддэг юм шиг ажиллаж шалтгаалдаг болсон. Зүгээр өөрсдөө нь хариуцлагын асуудал. Юу гэдэг манай Монгол болж байгаа бүх асуудлууд богино талбай асуудал байдаг. Юу гэдэг энэ 100 200-аас цуглаал нэг амар том юм ярьснаар энэ асуудал шийдэхгүй зүгээр хөв хүн болгон зүгээр нэг өдөр 2 өдөр 3 өдөр дахиж бодоод 4-р өдрөөсөө тэрийг хэрэгжүүлэх асуудал нөр агарын бохирдолтой хамгийн зөв арга болохоос биш нэг нүүрс төлөхгүйдээ биш те машин байхгүйдээ биш зүгээр өөрөөсөө асуудлыг хэрхэн хэлбэрээр шийдэж болох вэ гэдэг арга зам өгөн өөр төр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэрэн дээр л залуучууд харин бүр илүү өрөөд оролцох хэрэгтэй. За ер нь бол бид нэр энэ агарын бохирдлын эсрэг нь олон нийтээрээ залуучууд гэхгүй хүүхэд хөгчөө те бөөнөр нийтээр оролцох хэрэгтэй доод бүрнээ. За тэгээд хамгийн нэгдүгээр тавигдах асуудал нь ялангуяа манай Монголын нөхцөл болохоор ногоон байгууламж хэрэгтэй. За тэгээд 5 жилд их нөхцөлд бол ногоон байгууламж болон засмал зам сайн тавьж өгөх хэрэгтэй. За тэгээд ногоон байгууламжийг ер нь бол хүүхэд багчуудыг багаас нь бид нараас хамтдаа хүүхдүүдэд үлгэрлээд багаас мод ахыг зааж өгөөд 7 хоногт нэг удаа ч юм уу эсвэл сард нэг удаа хамтдаа мод тариад багаар ингээд явах юм бол бидний оролцоо их байх юм болов. Улаанбаатар хотод амьдарч байгаа залуучдын хувьд бол хэрвээ боломж нөхцөл нь сайн бүрдсэн тэгээд хөдөө орон нутагт ажиллаж амьдрах боломжтой тийм залуучуудыг би хөдөө гарч амьдрахыг гэж үздэг. Тэгээд тодорхой хэмжээнд хотын төвлөрлөөс багасгаж танаас ядаж өөрсдөө сайн хамгаалах хэрэгтэй байх гэж бодож байна. Хүүхэд залуучууд одоо бидний үеийн залуучууд өөр хүүхдүүд айгүй ихтэй болсон. Тэгээд өөр хүүхдүүдээ одооноос хол амьдруулах арга хэмжээг их сайн аваасаа гэж үзэж байна. Маск зүтгэхгүй тийм залуучууд. Агарын бохирдол одоо маш хортой мэдсээр зүтгэхгүй тийм. За энэ бол нэгдүгээр маш том асуудал. Дараачих нь хавар, зун, намар, өвөл гэдэг өвөл дуусаад утааг мартчихдаг л да. Тэгэхээр утааг ерөөсөө юу нэг мартаж болохгүй тийм. Тийм учраас энэ хувьд утааг одоо 100 утааны зураг авч одоо бол утааг одоо 100 ч гэсэн мартаж болохгүй одоо сануулгах зорилгоор одоо бол 100 утааны зураг авах гэж арга хэмжээнд идэвхтэй оролцох хэрэгтэй, сайн өөрсдийнхөө үжил бодлыг илэрхийлэх хэрэгтэй, дэмжих арга хэмжээнд идэвхтэй оролцож явах хэрэгтэй. Өдөр тутамд хэрвээ нэг найз чинь ингээд галт хэлдэг бол тэр ингээд бодлогч юм өөр арга хэмжээ өөрөөлөх хэрэгтэй тийм. Өөр арга шийдлэл өөрөөлөх хэрэгтэй. Тэгээд яг гэр орондоо тийм энгийн асуудал шийдэх хэрэгтэй. Гэр орондынхоо аав ээжтэй өөрөөлөх юм эсвэл өөр бидэж амьдардаг бол нэг гэрээ дулааснаар нэг төс хэрэглэн багсах гэдэг ч юм жижиг зүйлсээс эхлэх байх гэж бодож байна. Одоо сэдвийг хөндөд хичнээн дулаарсан байгаа ч гэсэн бид ингээд 100 болохоор агарын бохирдлыг мартчихдаг. Тэгээ өвөл болохоор санаа бүгд тэр яах вэ гэдэг. Тэгэхгүй ингээд энэ одоо жил тойрон ярих ёстой сэдв, ярих ёстой асуудал байгаа. Одоо нэгдсэн үндэсний байгууллагын өөр бас нэлээд том олон улсын байгууллага байгаа. Тэгээд бас хүчрэхэг гэж хэлж болно. Тэгээд ямарваа нэгэн байдлаар залуучууд өөрсдөө санаачлаг гаргаад тэгээд төсөл бичээд юм уу те. Тэгээд энийгээ дэмжүүлэх хүсэлтэй сонирхолтой байвал бас бид ард нь дэмжих боломжтой шүү. Бас хүчээ нэгтгээд ямар энэ хүү одоо зорилго тий агарын бохирдлгүй болох зорилгын төлөө самтаа тэмцэх боломжтой шүү гэдэг тийм одоо өөртөө итгэх байдал юм урам зориг ус өгмөр байгаа. Тэрнээс залуучууд маань хичнээн юм хийж гисэн яах арга учраа олохгүй. Дээрээс нь бас хинт хандхаа мэддэггүй. Тэгээд бас тэр болгоно төр засгаас бол оролцоотой байгаад боломжгүй байдаг учраас бидний зүгээс бас юу хийж чадах вэ гэдэг үгнээс арга хэмжээ зохион байгуулсан байна.